цусд сувг үзүүлж бай. Дээхэн үеийн нэрт зураач Д. Пушкин гой 1970-аад оны үед Гандан хавцаа нийтийн хашаанд амьдарч байжээ. Тэр хашаанд нийтдээ 10-аад айл байсан бөгөөд хавь ойрынхон айл хунрын дил сул юмыг тэсгээдэггүй нэг айхтар хулгайч айл тэдний дотор байгаа нь анзаарэгджээ. Гэвч дандаа шөнө дөлөр айлуудын юм алга болдог болохоор хулгайч хэн болохыг тогтоох арга олдсонгүй. Харин зураач Пушкин гой хулгайчийг барихныг сүрхий арга сэтсэн байна. Хүйтний ам наашиж хөхөрийн ам цаашлаад ирмэгц Пушкин гой гэрийнхэн гадаа машин нүүрс буулгажээ. Налайхын шажигнсан тасгаар нүүрс урт гартай хэний ч шунлыг хөдлөх нь ойлгомжтой. Нүүрсээ яг одоо амбарт зөөж хийхгүй бол нөгөө айхтар хулгайч айлчин шүнжин зөөгөд хонох байхдаа гэж ихнэр нь сануулхад Пушкин гой өнөө шөндөө нүүрсээ оруулахгүй хулгай хийвэл хийж л байг үсрээл 2-3 шуудаа нүүрс авна биз гэд огт тоогоогүй яаж. Гэтэл майнер хулгайчийг барих уран арга сэтсэн байжээ. Тэр нь юу гэвэл томхон нүүрсний голыг ухаж аваад оронд нь сумны дээр нилээдийг хийгээд хар тосоор наачгаж. Тэгээд тэрийгэ нүүрсэн дээрээ тавьчихад унтаад өгсөн байна. Гэтэл шүн дундын үед гэв гинэтэл тесэрч дэлбэрэх чимээ гарч хүн амьтан орилж чарлаад явчихжээ. Энэхүү чимээнэр тэр хавийн айлын хүмүүс сэрцгээж Пушкин гойч бас сэрээд яаран сандран гэрээсээ гартал баруун талаасаа 2 дахь айлд бөөн шуугиан болж байгаа нь сонсогджээ. Тэр айлд яваад ортол бөөн үнс тортог болчихсон. Харин азар гэрийн эзэд гэмтэж бэртээгүй бүгд л учиргүй айж сандарсан шинжтэй байж. Гэрийн эзэн хагархай жамбал гихчээр өмнө нь хулгайн хэрэгээр 2 удаа шоронд орсон. Тэрч байтугай 15-аас 18 насны 2 хүүхдийнхээ хамт шөнийн цагаар ойр хавийнхаа айлуудын дил сул юмыг тэсгээдэггүй болгон тогтоогджээ. Зураач Пушкин гой тэдэнд хандаж хулгайны юм ийм л аюултай байдаг юм да гэхээс өөрөө хэлсэнгүй. Энэ цагаас хойш тэр айлын хүмүүс огт хулгай хийхээ болсон гэдэг.